Өнөөдөр чи 12 дугаар сарын 26-нд оны төгсгөлийн өдөр 12 дугаар төгсгөлийн сарын төгсгөлийн асуулга мэтгэлцээний өдөр болж байна. Ийм учраас энэ сэдв өөрөө энэ оныг дүгнэж хэлэх боломжтой гэж бид бүхэн бас асуултынхаа сэдвээр бас ярилцсан. Тэгэхээр манай гишүүд бас өргөн сэдвээрээс танаас бас асуух боломжтой байхаа гэж бодож байна. Энд эрүүл мэнд боловсрол бүхий салбар энэ асуудлуудад хамаарна. Зөвхөн эрүүл мэндийн салбарын жишээг аваад үзэхэд яг өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн дампуурлаас болж үндсэндээ дампуурлаас гэж татуухан хэлчихье. Болж тэр эм тариа олон зүйлүүд чинь бүгдээрээ байхгүй болчихсон. Сая та бас нэг эмнэлэг дээр очсон мэдээллийг бид нар харж ирсэн. Нэг эмнэлгийн асуудлыг шийдлээ гэд нэг асуудал гарч ирсэн. Гэтэл энэний цаанд тогтолцооны асуудал маань дахиад та биднээс том хариулт нэгсээр. Яг одоо энэ эрүүл мэндийн салбарын бараг жилдээ 100-аад мянган Монгол улсын иргэн гадагшаага гарч эмчилгээнд дэмжин. Энэ дотор дотооддоо эмчилүүлчих боломжтой. Аль эсвэл техник технологийн асар өндөр тийм нөхцөл байдлыг шаардаагүй мөртлөө өнөөдөр бид нар иргэдээ гадагшаа явуулж бүр эдийн засаг талаас яриул тэр валютын асуудлууд. Энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтнууд ч гадагшаага гарч асрагч соёлогч за бүр бусад ажлыг биеийн хүчний ажлыг хийдэг. Энэ салбар нь өөрөө ийм уралд мундалтын байдалд орчихсон. Дахиад одоо энэ салбаруудыг дүгнээд ярих юм бол асар олон зүйлүүдийг та бид нар ярьж болж байна. Дахиад боловсролын салбар. Эмч Монгол улсын ирээдүйн төлөө ирээдүйн цагийн иргэнийг бэлтэж байгаа боловсролын салбарын багш нар гадагшаага гарч бизнес холбол бүгдээрээ гарч ажиллахад бэлэн. Тэгэхээр энэ бүгдэд бид нар өнөөдөр ямар дүгнэлт хийж яг ямар хариу арга хэмжээ авах юм бэ одоо? Энэ ингээд бид нар бие биендээ үг хайж бие биендээ гайхаад ингээд явах юм уу? Одоо яг яах вэ? За бид бүх зүйл сайхан болж гэнэ гэж бие хурахгүй. Тэгээ бүх юм болохоо болоод унж гэнэ гэж бас оны төгсгөлд муу амлахгүй. Монгол хүү амныхаа бэлгээр үнэн бодит тоог хэлэх ёстой. Тоо худлаа хэлдэггүй. 2.5-аас доош унжээс эдийн засаг өнөөдөр 6.45% болж өсөж байна. Энэ өсөлт биш гэж юу? Энийг би унсан биш сэргэж байгаа эдийн засаг гэж хэлнэ. Валютын нөөц 2 тэрбум доллар руу ороод ижсэн нөөц өнөөдөр түүхэндээ анхудаа 6 тэрбумыг даваад 6.5 тэрбум доллар оны эсрэг гарна. Энэ Монголын хувьд түүхэн рекорд хэмжээнд өрнө. Энэ төгрөг чангарч байгаа сайн зүйл биш гэж юу? За ингээд эдийн засгийн өсөлт 6.5% гараа явна. Валютын нөөц 6.5 тэрбум доллар руу давна. Валютын ханш төгрөг докторжоод унжсэн бол өсөж байна. Инфляц докторжж байна. Зээлч зэрэгэл сайжрлаа. Энэ бүхэн бол сайн үр дүнгууд. Оны эцээр эерэг үр дүнгууд гарч байна. Мэдээж энэ унжсэн, саарж исэн, ард иргэдийн амьдралд сөргөө нөлөөлж исэн инерцээр ард түмний амьдралд өсвөд хүндэр төвшүүлж байгаа нь бод үнэн. Гэхдээ энэ эдийн засгийн тогтолцоо нүүрсээс хамааралтай эдийн засаг нэг өдөр бий болоогүй. Бид аж үйлдвэржилтээ, хүнсээ, татварын бодлого, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг алдаатай бодлогуудын үр дүнд өнөөдөр энэ тогтолцоог засаад зөв голдрол руу орж байна. Ийм ч учраас Монгол Улсын засгийн газраас эдийн засгийг сэргээх идэвхжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлаад одоо худалдаа аж үйлдвэрийн техник бизнес эрхлэгчдээр хэлцүүлээ явж байна. 30 хоног 10 сарын дотор энэ өдөр бүрийн төлөвлөгөөр эдийн засгаа сэргээх, эдийн засгийн эрхчлөлийг бий болгох, зөвшөөрлийг багасгах ийм эрчимтэй хувийн хвшлээ дэмжсэн, ард иргэдийнхээ орлогыг дэмжсэн, ард иргэдэд амьдралд наацтай бодтой бодлогуудыг хэрэгжүүлнэ. Ойрын хугацаанд том мега төслүүд хэрэгжиж эхэлж байна. Энэ олон ажлууд маань үр дүнтэй явснараа эх он бол бас ихтгэл найдварын жил болох